Сайн байцгаана түүхийн жимээр нэвтрүүлгээ. Бүгд найрамдах Монгол ард улсын баатар Хорлоогийн Дамби нэрэмжит хэдийн тэг 285 дугаар ангиас та бүхэндээ хүргэж байна. Төвдийн цусаараа татсан торгон шүгэн Сууд хомлон өмөрч ясаараа тулсан сүлдэд баган Мөнх тэнгэрийн даргуураа тамгалсан өвдийн утаг Монголын газар шороо мөнх орших дархан хэлтэй Альсгадах хагаар на амьдрал тэтгэх их хязгаар Алаг зүрхэн хайрлах цор ганцхан халуун тангараа Ухаан хайрлаж уйсал төрүүлсэн цэнхэр хаяа Унсан газар шороо унган төрхтэй дархан хэлтэй Дуулгаж бай Хүмин сонор бай гэж Чулуун хэлж бай Хүмин хатуу бай гэж Улсын шүнэж бай Хүмин нуруутай бай гэж Усан сэрэмжлүүлж бай Хүмин сэтгэлээр Бид Хөлийн тэг 285 дугаар ангийн хариуцсан хэсэгт байрлах Жаргалантын ам нэртэй газар ирээд байна. Ардын хувьсгалын 1921 оноос хойш анхны барьцаануудын нэг Осрын хашийн гэгээн дурсгалд үр хүүхдүүдээс нь зориулан 2016 онд босгосон түүхэн хөшөө юм аа. Өшлөн тимүүлэх догшин хар түгий химоо Улцах галын дэргэд үлдсэн Эдний нөхөө Хүлгийн дөрөнд хорвоо Тулсан эрсэми Хөх Монголын хилийг дэлхийд Хамгуулсан түүхми За бомт нь Баяулгийн аймгийн Ногоонор сумын нутаг 9-р өгт байрлах Улаанбайшинт гэдэг газар байрладаг. Уг Улаанбайшинд нь 230 гаруй хүн амтай ард иргэд нь арилжааны мал аж ахуй эрхлэн ажилладаг. За Орос улмын улсын талаас импортын бороо олон зохилдог бөгөөд улсын хилээр нефтийн бүтээгдэхүүн 70%, бараа материал 10%, гурил болон малын тэжээл үлдсэн хувийг эзэлдэг. Газар нутгийн төлөө тэнцсэн онцлог ганцхан гарагтаа чарган суугаа Улс гүрнөө эцэг өвдийн босгож үлдээсэн тэндэгт явооны хязарын уртаг мансан хорвор хичээдэни сүлд төвалны дэргэд наран манхыг харахад Нас минь цадуу
Түүхэн жимэр гэдэг энэ сайхан нэвтрүүлэг, гэгээ нэвтрүүлэг түүхэн үнний ирэл явдаг юм нэвтрүүлэг юм байгаа. Бид одоо Баян-Улгийн аймгийн Цагаан нуур тасганд хүрээд ирсэн байна. Цагаан нуурын бомтон дээр бас нэвтрүүлгээ хийгээд явж байхдаа таны өвөөгийн талаар гэгээн сайхан түүхийг сонсох, хүмүүс ярихыг сонслоо. Одоо бид нарын сууж байгаа Улаанбаатарт гэдэг газар анх эсхийг эрт ирж исэн. Бас энэ Цагаан нуурын бомтын их усүр таны өвөөтэй холбоотой гэд энэ олон түүх өнөөдөр бас удан дамжсыг хэлж болгосон байх гэж бодож байна. Өвгийнхаа тухайд. За ингээд та бүхэнд баярлалаа. Юуны өмнө одоо түүхийн жимээр нэвтрүүлэг ингээд манай өвөөгийн талаар ийм сайхан нэвтрүүлэг бэлдэж явж байгаад нь их баярлж талархснаа илэрхийлье. Ингээд одоо манай өвөө Баян-Улгийн аймгийн Улаангус суманд 1921 онд төрсөн. Тэгээд 1958 оноос тус энэ Улаанбаатарын байцааны нэвтрүүлэх газар нэртэй анх нэг байгуулагдаж тэндээ эсхийг эртээ ганцаараа ирээл анх энэ Улаанбаатартыг ирнэ. Энэ түүхийг энэ Цагаан нуурын бомтын их усрыг тавьсан. Их усүрийн тавьсан гэсэн гэж одоо ахмадууд, настангууд тэр хүмүүс л тэгж ярьдаг, хэлдэг. Тэр үед одоо байсан настангуудаас зарим нэг хүмүүснээс асуухад эндх одоо бүх малчд ирнэ, засаг захиргаа гэдэг юм тэр үед энд байхгүй. Бүх хүн тэр хүнд л захирагддаг. Тийм л байсан гэж яригддаг ирнэ. Ярддаг настангуудаас тэгж л сонсдог. Тэрнээс хойш манай өвөө энэ одоо манай ард байгаа энэ байшинг барайл. Энэ одоо яг артлт нь байгаа энэ байшинг бол ингээд байцаа өнгөрүүлэхийн одоо байр анхны байрны энэ хоёр л байсан. Бид бас ингээд сонирхоод үзэхээр яг харахгүй архивын баримтан дээр одоогоос 62 жилийн өмнө таны өвөө энд одоо ганцаараа ажиллаж байгаа талаар бас дөрөмт хувцас өмсөж ажиллаа хийх нь бас Монгол улсын нэр хүндэд хэрэгтэй талаар энэ цаг үеийн байдлын талаар бас архивын баримтад тэмдэглэгдэн үлдсэн байгаа нас үнийг нотолж байгаа гэж бодож байгаа. Тийм ээ. Тэр архивын баримтаас бас бид нар нэг өвөөгийнхөө ард нь үлдсэн одоо үр удам нь нэг өвөөгийнхөө нэрийг нэг гаргая, нэг таниулъя нийгэмд ирнэ гэж бодсны үндсэн дээр зарим нэг бичиг баримтыг цуглуулсан юм архивээс. Тэнд дотор харин тийм бичиг баримт байсан. Жишээлбэл ганц тэмдэгнээс өөр юм байхгүй. Яг төрийн албаны хувцас байх ёстой гэсэн нэг өргөдөл хүсэлтийн яам руу явуулж исэн тэр нэг юм баримтууд байгаа. 58 оны одоо 60 хэдэн жилийн тэртээ 62 жилийн өмнө тийм баримтууд байгаа. Энэ бол яхахгүй энэ Цагаан нуурын бомтын түүхийг их усүрийг бид нар ярьж байна. Өнөөдөр ингээд Цагаан нуурын бомтын тухай нэвтрүүлэг хийгээ явж байгаа үед ийм гэгэн сайхан түүхийг сонсоод бас баяртай байна. Бид өөрөө нөгөө энэ түүхийг мэдчихий тэрийг хойч үедээ үлдээхгүй бол бид бас хэн байх хэвээр вэ гэдгийг бас энэ түүхтэй холбоотой юм байгаа. Тэгээд энэ газар өөрөө чинь мөр хамгаалагдсан гэхээр бас хажуунд хилчин болох үндэсчийнтэй холбоотой байсан байх л та. Тий бас удам залгах хилчин өвөөгийнхөө одоо надаас өөр манай хамаатнуудаас надаас өөр одоо юу байсангүй тэгээд Улаанбаатарт ерэн хилчин болж энд алба хай гэдэг одоо 20 жил хэлний зэрэгт алба хаасны 5 жилийн Улаанбаатарт өнгөрсөн. Энд алба хааж өвөөгийнхөө нэрээр Бүкэнбаян хүүхэд гэсэн нэрээр энд явж явахд бахархалтай байсан. Налуус гарам сайхан түүх. Одоо ингээд бид тэр харахаар хойно ингээд хоёр байшин байна. Энд контор байсан гэхээр одоо ингээд Цагаан нуурыг харсан чинь хичнээн том болсон байгааг хоёулаа харж байна тийм ээ. Тийм ээ. Одоо энд чинь 60-70 дайл байна. Өрх 150-аас 200-аад иргэн байна. Энд одоо иргэд ингээд сүршсэн мал аж ахуй голдуу эрхэлдэг хүмүүс л байгаа. Бусд нь бол ингээд манай хилийн цэргийн хүмүүс байгаа. Гайлын, хяналтын албаны хүмүүс, мэрэгжлийн хяналтын албаны хүмүүс бол эндээ бол сүршин байдгүй. Аймаг гэдэг үс хэрэг яваад байдаг болохоор тэд нар энд сүрших юм бол бүр олон хүн болох байх та. Тэгэхээр бидний энэ үлдээж байгаа энэ түүх маань өөрөө хойч үед зөвхөн өөрөө чи үр хүүхдэд төдийгүй Монгол улсын түүхэнд бас өөрийн гэсэн хувь нэмрээ үлдээж энэ ангийн 285 дугаар ангийн түүхэнд энэ Цагаан нуурын бомтын түүх маань томоохон байр суурь
болж үлдчихэж байгаа тийм түүхөө бид нараас үзэгчтэй хүргэж байгаа баяртай байна. Үнэхээр томтхон Монголын түүхтэй аминэгтэй Бүрдүүдийн грэсийг мартах учиргүй Монгол улсын төлөө танрах өргөх мохшгүй хичтийн аяны мөрөн баграагүй Эчи цацны хайдагтай их хүрни мэнхэр тайван бай Сайхан чимэрийн сорны сайхан тхиний тайван бай Студсэн хойсны галтай очнэгтэй Тушаалсан хичти алхан цуцаагүй Түүхт хэлбиний мананд эгнэн жагсах Түмнэрсийн цуваг Зомлон тассдаггүй Ичи цацны хайдагтай их хүрни мэнхэр тайван бай Сайхан чимэрийн сорны сайхан тхиний тайван бай Миний наймранд жагсаадын дуутай хөгнөгтэй Жавхад хөвдрөгчти араа цуцаагүй Цэцгэн мөр тогсон сүттэй банд Цэцгэн ёслох эсийн цуван тассраагүй Ичи цацны хайдагтай их хүрни мэнхэр тайван бай Сайхан чимэрийн сорны сайхан тхиний тайван бай Ичи цацны хайдагтай их хүрни мэнхэр тайван бай Сайхан чимэрийн сорны сайхан тхиний Монгол улсын тайван бай Хилийн Тих 285 дугаар ангийн Хилийн Тих 297 дугаар салбарын хариуцсан хэсэгт Монгол Алтай нурууны сэлхимийн нуруу багтдаг бөгөөд далайн түвшнээс 2800-аас 3200 метрт өргөгдсөн хаатаас хуужаалах ихтэй. За хариуцсан хэсэгт маань Монгол улсын стратегийн орд болох мөнгөний орд байрладаг ба. За 1974-өөс анхны судалгааны ажил явагдаад улмаар 1985-аас 1994 он хүртэл эрчимтэй ажиллаж байгаад 95 оноос хойш бүрэн зогссон. Одоо Монгол улсын засгийн газрын мэдэлд бүрэн шилжиж үйл ажиллагааг явуулах талаар судалгааны ажлууд явагдаж байгаамаа. Монгол зөвлөлтийн хөлийг Туваагийн хэсэгт газар дээр нь тогтоож гэрээ байгуулахаар манай засгийн газар 1957 онд зөвлөлтийн талд санал болгосны дагуу
мөн оны 12 дугаар сараас 1958 оны 1-р сарын 31 хүртэл Улаанбаатар хотноо хоёр талын төлөөлөгчдийн хооронд хөлийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээр явагдаж нийт 13 удаагийн хуралдаан болжээ. Хэлэлцээр 2 сар гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд анхнаасаа л хурц тэмцэл маргаан мэтгэлцээний дунд өрнөж өөрсдийн байр суурийг хамгаалсан байдлаар явагдсан байдаг. Хэлэлцээрийн явцад Содномын аварцад 13 удаа, Молотов 11 удаа үг хэлж үжил бодлон илэрхийлсэн байдаг. Хэлсэн үгийн утга санаа агуулгаас нь харахад уг хэлэлцээр ямар хүнд нөхцөлд явагдаж байсан хэн нь хинбэ гэдгийг хинч ойлгохоор байлаа. Тухайлбал Молотов Монголын газар нутгаас баруун болон баруун хойд хөлийн дагуу Асгатын оройгоос их соёны нуруу хүртэл гүнээрэн 3-аас 30 км өргөн 300 орчим километр урт газрыг зөвлөлт холбоот улсад таслан өгөхийг шаардсан байдаг. Содномын аварцад энэ бол дээр үеэс уламжлагдсан ирсэн түүхэн хэл юм. Хэлийг өөрчлөх шаардлага байхгүй гэсэн хариултыг өгсөн байдаг. Тэрээр алга дарам газар нутагт нь Асгатын оройгоос их соёны дагуух газар нутаг хөвсгөл орчимд шишигдийн хөндөй голтойгон баруун тийшлээд тэсийн гол багтсан нийт 7000 хавд гай дөрвөлжин километр газар нутаг болон Асгат орчмын 84 хавд гай дөрвөлжин километр газрыг Монголд үлдээгээд Монголын уламжлалт түүхэн хэл дагуу увсын давст Тэс сумын нутгаас 1247 хавд гай дөрвөлжин километр газар нутгийг тастан авчиж чадсан түүхтэй билээ. Сайн байцгаана түүхэн жимээр нэвтрүүлгээ бүгд найрамдах Монгол ард улсын Баатар хорлоогийн Дамбын нэрэмжит хөлийн 285 дугаар ангиас хүргэж байна. Манай нэвтрүүлгийн зочин амарт хөлийн 285 дугаар ангийн Ахмад Хэлжид өргөцсөн байна. Манай анги 1996 онд тухайн үеийн шаардлагын дагуу татан бөгдөж одоо хөлийн 1-р отрядын харьяанд байжгаад 1998 онд харьяа комендатур болж дахин байгуулагдсан. Энэ үед бол Хурандаа Галбадарх комендатурын дараагаар эндэрж ажиллаж анхны одоо хуучин манай байсан байрыг хүлээж авч одоо тэнд гардан өөрөө баг бүх хүмүүстэйгээ хамт их цэвэрлэгээ энтрээ хийж анх комендатурын байрыг босгож авч исэн. Тэрнээс хойш одоо комендатурыг манай ангийн одоо туг эртэл шинээр одоо анги бол дахиж байгуулагдлаа. Манай Галбадар Хурандаа бол энэ ангийн бүх бие бүрэлдэхүүнийг удирдах тухайн үеийн одоо цаг үеийн байдлын дагуу ерөөсөө архын ангига бол маш сайн удирдах ажиллаж байсан. За манай Хурандаа ганхүү маань 1999 онд ангийн тугийг бол манай энэ одоо хуучин цагаан нуурын төвд байсан ангийнхаа байрал дээр Базарсад генерал туг авчирч гардуулж өгч яхад бол манай Хурандаа ганхүү ирж ажиллаа энд хүлээж авч ангийн захирагчаар ирж ажилласан. За манай хүн бол одоо энд 3 жил ажиллахдаа ангийг бол сургалтын даарч гэсэн тэргүүн байранд оруулж хил хамгаалтаар бол хэд хэдэн удаа одоо улстай бол хил хамгаалах байгууллагад бол нэлээд тэргүүнд явж байсан. Тэргийн ахын татагдсан очоод зэрэг шинэ дахта үгүйтэй явган маршин ард хоцорсон ядарч яваа шин зэрэг би хайрын чивэ хүлээгэр намайга уцаа зэргийн арбахага хонгор чамда очно би хүлтэй ухтаа өрөлдөж бүтсэн хоногийн ээлжийн үргэлж ядарсан жигсах бүртээ зэмлэл сонсох чирийнийг шийдвэрэг эргчүүлдэл Монгол нутаг их орноор хамгаалъя эзэн Чингис халахын нутаг тийм бие зориулъя орны ногоо цэвэрхэн өмсөөр хей нойрон дундаа амарга зүйтэй хей хатуу бүхнийг зоргороо тулсан хей
газарт хилийн од хүчин зогсон аавын олон эстэй алхагаа нийлүүлэн инхийн мананд хүчин зогсон их орны дархан хилээ баттай хамгаална дархан хилийн од хүчин зогсон дайчин олон эстэй алхагаа нийлүүлэн инхийн мананд хүчин зогсон их орны дархан хилээ баттай хамгаална. За ловын дарагтай 2003-аас 2010 хүртэл хамт ажиллаж байсан. Манай анги 2003-нд томилогдож ирж байхдаа бол ангийн байрлал одоо хуучин төв дээр байсан үйл ажиллагаа явуулах боломжтой тааруу байсан. Тэгээд дарга ирээд жилийн дараа 2004 онд ангийн одоо байрлалуудыг бүгдийн шинээр одоо бүтээн байгуулалт 2004 гэж тийм бүтээн байгуулалтын ажил хийж ангийг дахин одоо шинээр байгуулж байсан. Тэгээд тэр ондоо хэдийн зэргийн тэргүүний ангиар шалгарч байсан. Дараа нь 2006 онд хуучин ангийг энэ байрлалд одоо шилжүүлж тогтчуулж одоо бүх ажлуудыг одоо өөрөө гар оролцож өдөртөж ажиллаж байсан. Хамт олныг одоо сайн өдөртөгч байсан. Өөрөө одоо аж ахуйн ажилд одоо ерөөсөө шууд одоо гар үе оролцоод өөрөө ороод дунд нь ороод ингээд явчихдаг байсан. Тийм учраас энэ даргаыг одоо ажил хийж явахд бол ажил хийхгүй одоо тий байдаг одоо хүн ерөөсөө байдаг байсан. Одоо уриалан дуудаж одоо гэдгийг одоо ингэж өдөртөж ийм сайн өдөртөгч байсан. Шившин жаргал орондоо 2010-аас 14 онд тус ангийг өдөртөн ажиллаж байсан. Тэр хугацаанд бол шинээр бас олон объектуудыг барьж ашиглалтанд оруулсан. Жишээ нь үйлчлэгээ төвгөж байна, энэ зэвсгийн агуулга байна, халуус, техникчдийн байр олон объектуудыг одоо барьж ашиглалтанд оруулж байсан. Тэгээд шаардлага одоо сайн тавьдаг, одоо сайн өдөртөгч байсан. Би 2001 онд энэ тухайн ангид малын эмчээр орж ажилласад 8 жил ажиллаад 2009 онд хэдийн ставд ажиллаад 5 жил ажиллаад 5 жилийн дараа атериодын төвд орж ирж Зевсгийн малунд бисэг инженери байгууллагын хариуц ахлах ажилтнаар ажиллаж байгаад 2016 оноос Зевсгийн инженерийн алуунд Зевсгийн алууны дараагаар ажиллаж байгаа 2008 онд зэрэгэд хэвтэрт болсон. Нурч утандумсаа ус хилэгний чэргэн хайлсаа уршигт дайны наргүй өдрүүд улсын хилийн саргүй шоннууд жаргаламсаагүй Хоринасаа чадны үзүүрт тоолгүй туушаач хинээр хамгаалсан тайчнэрсээ чирийн юм шиг мартдаг Би Тус ангид 1994 оноос онд анх хилцэн ахлагсаар томилогдсон орж амьдралын гарааг хэлж байсан. 1994
94 оноос 2014 он хүртэл тасралтгүй 20 жил хилийн заставд ажилласан. Бидний анх 1994 онд ажилд орж байхдаа одоо хил хамгаалтын байдал үнэхээр тэрийд бол хэцүү. Морь ундлага бараг 4 хилцний дунд бол нэг ундлага морьтой байдаг байсан. Одоо бол сайхан улс орон хөгжсөн манай ангийн жижиг сайхан одоо унаг өсөг бүгд орчин их болсон байлээ. Би 2014 онд тэтгэврт орсон, тэтгэврт ороод 6 жил боллоо. 1994 оноос 2014 он хүртэл 20 жил ажиллахад 6 ангийн даргын даргатай хамт ажиллаж байсан ангийн дарга захирагч нарын өрөг даалгаврыг биелүүлж ажиллаж байсан. Бүгд найрамдах Монгол ард улсын баатар Хордоогийн дамбын нэрэмжит Хилийн TG 285 дугаар ангиас 5 хүндээ хүрлээ. Хилийн Тэнгэр Сэлмэг байг. өнгөрсөн бүхний төлөө өршөө. Очнон жил ардсаныг өршөө. Чүх мэднийг тэнгэр өршөө. Амян өгсөг хэлчин эрчүүд хадахын годын үтэн хорсонд харин хүн шиг мартагддаг чүүд мартагддаг Атгнутгийнхаа бүхний тодор амян өгсөг хэлчин эрчүүд хадахын годын үдэн хорсонд харин хүн шиг мартагддаг чүүд мартагддаг чүүд